цаг тутмын мэдээ хэлж байна. Студид ариун зул мэдээллийг танилцуулна. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1-р заалт, Монгол Улсын ерөнхийлөгчийн хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн тус үндэслэн захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын их хурлын дарга Гомжовын Зандан шадарт хүргүүлсэн байна. Эрдэнэ үйлгийн 30 хоногийн хугацаагаар цагдаа хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг Эрдэнэ үйлдвэрийн 49% Оросын албаны үндэсний талаас худалдаа авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Эрдэнэ үйлгийн 30 хоногийн хугацаатай баривчилсан. Түүнийг баривчлах саналын өнгөрсөн удаад шүүгчээс хамааран 2 удаа хойшлуулад байсан ч нийслэлийн прокурорын саналыг шүүх хэлэлцэн инхүү баталгаажуулсан юм. Задаагийн байдлаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа урьдчилан хорих 461-р ангид хоригдон шалгаж байгаа. Эрдэнэ үйлгийн биеийн байдал муудсан гэдгийг түүний өмгөөлөгч мэдээллээ. Тодорхойлбол тэрээр илэгний архаг циррозтэй бөгөөд эмчийн хяналтанд байдаг юм байна. Илэгний хадууралтай төдийгүй цагаан бөмбөний дутагдaltaй Эрдэнэ үйлийг дотор цусаалдах хүндөр эрсдэлтэй болж түүнд нөхцөл байдал үүсэн байж одоо болзошгүй байгаа гэдгийг мэдээлсэн юм а. Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой хар зармигт хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNC CAC 192 2015-д тусгагдаагүй өгөөл Restylane E53 хэмээх будагч бодисыг ашигласан нингийн бохирдол илэрсэн учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж устгалд оруулжээ. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний татаа авах талаар үүрэг чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах юм байна. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэхдээ засгийн газрын 2011 оны 304 тоо тогтоолоор батлагдсан сүү зүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалтын 8-3 сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт шаардлагыг хангасан тэдгээрийн хэмжээнд тогтоогдсон нормтой нийцсэн байна гэсэн заалтыг зөрчилдөж энэхүү арга хэмжээг авсан байна. Нингийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, түүхийн эдийн сонголтод анхаарахлаар мэргэжил арга зөвлөгөө өгсөн байна. Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлцээс шалгаж нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 24-ийн 5 дугаар зүйлийн 1-р хэсэгт 24.8 дугаар зүйлийн 1-р хэсэг зааснаар яллах томилдүүлсэн БЭ нарт холбогдох эрүүгийн хэрэг Баянгол дөрөв эргийн хэргийн анхан шатны шүүх энсаны сүүлээр хянан хэлэлцсэн байна. Анхан шатны шүүх эргэн ЭБ нарыг 17 оны 9-р сараас 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл ховор амтны жагсаалтанд багтсан халиун бугын 2 кг 955 г цусан ивэр 440 г сүүл 395 г чив 117 кг 145 г ховор ургамал болох дэрвгэр жирвэр ургамлыг хадгалсан уг амтны гаралтай түүхийн эдийн зүйл болох ховор ургамлыг 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 4-р хороо Улаанбаатар төмөр замын буудлын суудлын вагон депогийн 1-р зам дээр Улаанбаатар Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24-р галт тэрэгний дизель вагоны хүргэлтийн цэгт нууж тээвэрлсэн гэмт хэргийг үйлсэн гэм буруутай тооцож прокуророос тавьсан хяналт шалгалтын дагуу тус этгээдүүдийг 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан тухай мэдээллээ. Бүгд найрамдах Солонгос улсын томоохон компаниудын нэг SK Group ажлын 4 өдөртөө 7 хоногийг туршиж эхэлсэн тухай бид өмнө мэдээлж байсан. SK Group-ийн хувьд нийт 100 орчим компаниас бүрдэх хэдэн 10,000 ажилтнтай байгууллага юм а. Өнгөрсөн оноос тус группийн охин компаниуд болох Subex Council, SK Holdings компаниуд цөөн ажлын өндөр горимтой горимыг бол нэвтрүүлж туршиж эхэлсэн байгаа юм. Эдгээр компанийн нийт 300 орчим ажилтнтай SK Group-ийн ирээдүйг тодорхойлох үүрэгтэй. Одоогоор энд дөрвсөн 2 компани сар бүрийн 2 ба 4 дахь баасан гарагт амрах хуваарьтайгаар ажиллаж байна. Гэхдээ ажлын шаардлагаар зарим ажилтнууд бүтэн хуваараар ажилладаг гинэ. Хэрвээ үр дүн сайн байвал энэхүү хуваарийг цаашд бүх компанида нэвтрүүлэхээр төлөвлөсөн юм. SK Group-ийн ерөнхийлөгч Chey Tae-won нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэгдүгээр тавих бизнесийн философитой хүн тул ийм туршилтыг эхлүүлсэн гэж тус компаниас мэдээлсэн нь өнөөдөр үр дүнгээ өгч байна гэж мэдээллээ. Италийн Панца хотын оршин суугч Германы иргэн Альфред 2009 оны 1-р сард нас орсон юм. Тэрээр Николита хэмээх нохой төжөөдөг байсан бөгөөд Николита нохой эзний нас барснаас хойш 10 жилийн турш булшныхан дэргэд амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо оршин суудаг хүмүүс Николитад анхаарал тавьж хоолдог байжээ. Николита хорт хавдартай байсан бөгөөд хавдар нь томорсны улмаас биеийн муудаж хөдөлж чадхаа байсан гин иймд нохойг нойрсуулахаас өөр аргагүй болсон байна. Малын эмч нарын хэлж байгаагаар Николита нохой 14 настайг нь эзэндээ үнэнч энэхүү нохооны түүх хотын оршин суугчдын сэтгэлийг хэд хөдөлгөн эзнээ олон жил харуулсан Японы Хачика нохооны хөшөөг осгож байсан шиг Николита нохоонд зориулж хөшөө осгох нь зүүн хэрэг юм гэж орон нутгийн зарим оршин суугчид үзэж байгаа юм байна.
Америкийн Fox телевизийн хөтлөгч Trish Regan, Хятадын олон улсын радиогийн хөтлөгч Liu Shin нар Хятад Америкийн худалдааны маргаан зэрэг сэдвээр алсын зайнаас халз мэдгэлсэн байна. Trish Regan нэвтрүүлгийн онцтой Хятад Америкийн худалдааны хэлзээрийн талаарх өөрийн үзлээ ярихыг Liu Shin-ээс хүссэн байна. Liu Shin Хятад надад нууц мэдээлэл байхгүй. Тиймээс би Хятад Америкийн худалдааны хэлзээрийн тухай тодорхой мэдэхгүй. Ялангуяа одоо яг ямар хэмжээнд хүрээнд байгааг бол мэдэхгүй гэсэн байна. За гэвч Хятадын засгийн газар байр сууриа маш тодорхой илэрхийлсэн гэж би үзэж байгаа гэлээ. Хятад улс нэгэнд маш хүчирхэг болсон гэж хүмүүс ярих боллоо гэж Liu Shin яагаад Хятад улс өсөн дэвжигч болохгүй гэж бидний хувьд Хятад улс жижиг буурай орон байхыг хүсэхгүй. Бид ч хүчирхэг болохыг хүсдэг. Гэвч жинхэнэ зорилгын хувьд хөгжиж байгаа улс орныг хэрхэн тодорхойлоход байгаа юм гэсэн юм а. Бээжингийн цагаар 8 цаг 48 минутанд 58 секунд алсын зайны мэдээлэл өндөрлөж Trish Regan-ыг Хятадд ирж нөхцөлийн байдлыг танилцахыг Liu Shin урьдсан байна. Цаг тутмын мэдээ танилцуулан анхаарлаа хандуулсан баярлалаа.